За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хуульчдын холбооны 99 хорооноос эрхлэн хүргэдэг подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаарыг 99 хорооны гишүүн хуульч Инх Сарвал миний бие хөтлийн явуулах болно. Харин манай зочноор DBN GTS хуулийн фирмийн гүйцэтгэх захирал хуульч Зол Жаргал оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За өнөөдрийн подкастын сэдвийн хувьд бид хоёр компани буюу бизнесийг худалдаа авах хэлцэлтэй холбоотой анхаарах зарим хууль зүйн асуудлууд гэсэн сэдвээр ярилцах болно. За энэ сэдвийн хүрээнд эхлээд яриагаа эхлэхээс өмнө би таныг сонсож байгаа хуульчдад өөрийнхөө тухай болон өөрийн ажилладаг хуулийн фирм ажлын туршлагынхаа талаар товч танилцуулна уу гэж хүсэж байна. За баярлалаа тэгье. За намайг Зол Жаргал гэдэг. Би Мөгөөлийн DBN GTS хэхээний хуульчаар гүйц захирлаар ажилладаг. За манай фирм бол бизнесийн эрх зүй, санхүүгийн эрх зүй тал дээр илүү төлхөө дагнж хууль зүйн үйлчлэгээ үзүүлж ажилладаг. Энэ утгаараа иргэний эрх зүйн бол бас нэлийн олон салбар эрх зүйг өдөр тутамдаа судалж хэрэгжилж ингэж ажиллаж явдаг. За энэ дундаа бол мэдээж Монгол улсад бас шинэ тутам бий болж байгаа янз бүрийн эрх зүй харилцаанууд дээр бид нар бас орж ажилладаг. Энэ утгаараа өнөөдрийн бас ярилцлага тэр түвш рүү бас тэр талаар бас ярья гэж юу бодож байна. За компанийн бизнесийг худалдаа авах гэдэг хэлцэл маань ер нь Монгол улсын хууль зүйн практикт хэр их түгээмэл тохиолддог эрх зүйн харилцаа юм болоо. Миний анзаарч байхад гадны улс орнуудад бол зөвхөн энэ M&A буюу Mergers and Acquisition компанийг худалдаа авах нэгдэн нийлэх асуудлыг хариуцсаж ажилладаг. Яг энэ чиглэлээрээ дагнан ажилладаг баг хуульчдын бүрэлдэхүүн гэж байдаг. Тэгэхээр манай улсын хувьд бас ингэж энэ чиглэлээр дагнан ажиллах боломж бүрдэх хэмжээнд энэ хэлцлүүд хийгдэж байгаа лөө. Таны ажлын туршлагаас харахад ямар байгаа вэ? За тэгэхээр бизнес худалдаа авах буюу Mergers and Acquisition компани нэгдэх нийлэх энэ үйл ажиллагаанууд бол Монгол улсад бол бас нэлээд хийгддэг. Бизнесийн харилцаа маань өөр их өргөн. Тэгээ янз бүрийн салбарын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бол нэгдэх нийлэх биенийхээ хувьцааг худалдаж авах эсвэл нэг бүрэлдэхүүнд орох гэх мэтчлэнгээр янз бүрийн харилцаанууд бол өргөн явж байдаг. Гэхдээ энэ нь бол яг тэр олон улсын хэмжээнд хийгдэж байгаа бусад улс орнуудын хэмжээнд хийгдэж байгаа шиг тийм тоогоор бол хийгддэггүй Монголд. Харьцангуй эдийн засгийн өнөөгийн байдал тэгээд компаниудын маань хүрсэн түвшин маань өөр бас энийг бол тодорхойлж өгдөг гэж боддог. Тийм учраас үүнийг дагаад бас яг энэ чиглэлээр мэргэжсэн дагнсан хуульчид Монголд ажилдаггүй гэх юм бол бас цөөн тооны ийм хуульч нар болон хуулийн фирм байдаг. Тэгээ тэдний нэг нь манай фирм юм уу да. За баярлалаа. Бас энэ сэдвийн хүрээнд ер нь их энгийн зүйлээс эхэлж асууя гэж бодож байна л да. Бүү сонсож байгаа хүмүүс маань компанийг худалдаж авах, компанид хөрөнгө оруулах ямар ялгаатай юм болоо, хууль зүйн хувьд ямар тусдаа үр дагавартай юу, эсвэл нэг ойлголт ерөнхийдөө нэг зүйл юм уу? За энэ маань эсвэл компаниг яагаад цоо шинээр эхлээд өөрөө ингээд эхнээс нь удирдаад авч явахаас бас ямар ялгаатай байгаа юм лөө гэж бодож магадгүй юм. Тэлгүй ах энэ ойлголт маань өөрөө бизнес худалдаж авах эсвэл хөрөнгө оруулах эсвэл бүр шинээр компани байгуулад аж ахуйн нэгж байгуулад ажиллах энэ гурав бол их өргөн түгээмэл хийгддэг хэлцлүүдээр үндэслэж байгаа. Тэгэхээр эдгээр маань бол зарим тохиолдолд бол зарим зүйлээрээ нийтлэг бөгөөд зарим зүйлээр бол ялгаатай ийм гурван янзын ойлголт байгаа юм. За тухайлбал бизнес худалдаа авах гэдэг ойлголтыг бол хамгийн өргөн хүрээнд авч үздэг. Өөрөөр хэлэх юм бол энэ гурван саяны хэлсэн энэ гурван хэлбэрийн асуудал бол тухайн хөрөнгө оруулж байгаа юм уу эсвэл тухайн бизнесийг худалдаж авч байгаа юм уу тухайн компаниг шинээр байгуулах гэж байгаа этгээд маань өөрөө хэр зэрэг эрсдэл хүлээх чадвартай вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн тэр бизнесийг шууд бүгдийг хийгээд аваа явах эсвэл тодорхой хэмжээнд хөрөнгө оруулах эсвэл бүр шив шинээр ганцаараа эхнээс нь scratch-аас нь гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Байгуулад ингэж явхад өөрөө хэр зэрэг ихтгэлтэй байгаа вэ? Тэр тухайн салбартаа хэр зэрэг туршлагатай вэ тий? Өөрөөр хэлбэл тодорхой үр дүн төрнө гэдэгтээ хэр ихтгэлтэй байгаа uncertainty гэж ярьдаг л та. Тэр левел нь хэд байгаа юм. Нөгөө талаасаа болохоор зэрэг тухайн тэр нөгөө бизнесийн үйл ажиллагаанд хэр зэрэг оролцох юм. Тэр төвшнөөс хамаарат тэр хүн бол өөрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа. Тухайлбал бизнес худалдаж авна гэж байгаа хүн бол илүү эрсдэл хүлээх чадвартай, илүү эрсдэл хүлээх өөрийн хүлээлттэй ингэж орж байгаа гэсэн. Дээрээс нь өөрийн оролцоо бас их өргөн бай. Би энэ ерөөсөө бизнесийн үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцож тухайн
ингэж ажиллана гэж бодож байгаа бол одоо бизнес худалдаж авах. Тухайлбал одоо сүүлийн үед кластер гэж ярьдаг болж тээ тий. Тэр утгаараа жишээлбэл нэг сүүний үйлдвэр байлаа гэж үтэй. Сүүний үйлдвэр бизнес эрхлэх гэж байгаа нэг хүн бол жишээ. Бүр анханаас нь зөвхөн үйлдвэр биш, сүү баг анханасаа хаанаас нийлүүлэх вэ? Тэр supply chain тий. Тэгээ яаж тэрийг тээвэрлэх вэ? Тээвэрлээд орж ирсэн хойно яаж тэр ариутгах вэ? За гэх мэтлэн энэ бүх одоо жишээ нь үе шатуудыг хамарсан энэ том хэмжээний хэд хэдэн бүтэц бүхий бизнесийг худалдаж авах гэж байгаа тохиолдолд бол энэ тэр хүн бол бас нэлийн өөрөө яах нь туршлагатай хүн байж таарах нь тэр одоо аж ахуйн салбарт өөрөө итгэлтэй байна те би бол тодорхой одоо энийг мэдчихээн тийм учраас би энэ дээр үр дүнтэй ажиллаж чадна гэдэг ч юм ийм итгэл үнэмшил нь илүү хүн бол илүү бизнес худалдаж авч байгаа. Тэгэхээр бизнес худалдаж авч байна гэдэг маань мэдээж нөгөө том дүр зургаар нь харах юм бол хууль зүйн талаасаа бол нэлээд олон бичиг баримт үлдэх шаардлагатай болно. Тэгэхээр нөгөө талаасаа хөрөнгө оруулагч гээд хөрөнгө оруулалт хийх энэ үйлдэл маань нэг талаасаа яг бизнес худалдаж авч байгаа юм шиг зарим талаараа төстэй. Гэхдээ ямар хэмжээний эрсдлийг хүлээх вэ гэдгээс ахаад хамаараад хэдэн хувийн хувьцаа авах юм. Гэхдээ хувьцаа авахтаа жишээ нь 3 төрлийн жишээ нь инвестор байдаг гэж үздэг хөрөнгө оруулагч гэж. Нэг нь болохоор зэрэг компани нь хөлөө олоогүй байхад стартап гэж яриад байгаа сүлээд тэгэхээр стартапын одоо хэмжээнд байхад нь хөрөнгө оруулалт хийгээд бойжуулаад тэгээд тэр компани одоо стартап амжилттай явсны дараа одоо өөрөө ашиг хийгээд эсвэл гарна эсвэл энэ компани цааш нь ингээд өргөлүүлээд хувьцаа эзэмших ширээ хэвээрээ байна гэдэг ийм хэмжээний одоо эрсдлийг хүлээгээд ингээд орж авах жишээтэй. Тэгэхээр зэрэг магадгүй одоо хувьцаа одоо хөрөнгө оруулагч бол янз бүрийн хувь хэмжээтэйгээр орж болно 10%-аар орж болно тий эсвэл 90% хувьцаа худалдаж аваад орж болно. Тэгэхээр энэ дээр ахаал нөгөө нэг хэр хэмжээний эрсдэл хүлээх чадвартай вэ гэдэг. Тэгэхээр мөн энэ дотроос active буюу одоо идэвхтэй хөрөнгө оруулагч, passive хөрөнгө оруулагч буюу идэвхгүй те зөвхөн одоо хөрөнгө оруулчаад гүйцэтгэх удирдлага мэргэжлийн багтаа бүх юм даатгаад өөрөө зөвхөн түүнээс оруулсан хөрөнгөний хэмжээгээр буцаагаад хөрөнгөө хувь хүртээд ингээд явж идэг. Зарим тохиолдолд бол ингээд түрүүний миний хэлсэн стартапуудын хувьд бол тодорхой төвшөнд хүргээд хувьцааны үн өсөөд ирэхээр хувьцаагаа зараад тэр нутнаас ашиглаад ингээл гараа явчихдаг. Тэр хүн бол компани дотоод үйл ажиллагааны оролцоод байдаггүй байх жишээтэй. Тэгэхээр ингээд нөгөө бизнесийн харилцаанууд маань өөрөө тухайн тэр бизнест орж байгаа оролцоо энэ нь өөр байдаг учраас ингээд өөр юм шиг ойлголтууд байгаад байгаа юм. За компанид шинээр байгуулагдах тухай ярих юм бол бас л түрүүний хэлдэг бизнес худалдаж авахаас мэдээж нөгөө нэг эрсдэл нь бага байж болно. Тэгсэн мөртлөөсөө өөрөө ихтэй. Бага байна гэдэг нь юугаараа гэхээр тухайн тэр нөгөө олон жил ажилласан, олон жил ингээд үйл ажиллагаа явуулсан бизнест бол сайн ч юм байдаг, муу ч юм давхар бас байж идэг. Тийм учраас тэр эрсдлийг бас одоо нөгөө хүлээн зөвшөөрөхгүй би одоо бүх юмаа мэдчих хэвээр бөөрө би ингээд орно. Наадсах нь өмнө үүсэн татвар юм одоо асуудал байна уугүй юу гэдэг мэдэхгүй байж болно. Тэр утгаараа хүн бас зарим тохиолдолд би илүү шинээр одоо компани байгуулъя гэдэг ингээд явж болдог. Тэгэхээр энэ гурван ойлголт маань ерөнхийд нь маш товчноор одоо энгийн үгээр тайлбарлахад юм юм да. За баярлалаа. За тэгэхээр компанийг худалдаж авах нь нэгэнт үүсээд бий болоод үйл ажиллагаа явуулж байгаа компанийг худалдаж авах нь шинээр одоо компаниг өөрөө гар бие оролцож үүсгэн байгуулад үх түүхийг өөрөө мэдсэн одоо компанийнхаа үйл ажиллагааг авч явахаас арай илүү эрсдэлтэй гэж таасаа хэлж байна те. Тодорхой хэмжээнд бол даваа талтай боловч бас дагаад эрсдэл байдгаа гэхээр тэгэхээр энэ эрсдлийг худалдан авж байгаа худалдан авагч тал маань ер нь яаж энэ эрсдлийг урьдчилан хараад тодорхойлоод боломжтой юм бэ. За эрсдлийг бол бүр мөсөн огт эрсдэлгүй болох хэмжээнд бол хаана гэдэг хэцүү зүйл байдаг ба. Гэхдээ тодорхой хэмжээний эрсдлийг бууруулах, үр дагаврыг нь урьдчил зохицуулах ямар хууль зүйн боломж байдаг вэ? Тэглгүй ах уу. Мэдээж энэ нөгөө ямар ч эрсдлийг 100% хаана гэж байхгүй. Гэхдээ ямар ч юу худалдаж авч байгаа хүн бол мэдэх хэрэгтэй. Мэдэх бас үүрэгтэй. Яагаад тэгэхээр компани худалдаж авч байгаа гэдэг бол бас тухайн компанитай одоо хамт одоо хариуцлага бол ирж байгаа. Тэр утгаараа юу хийх гэж байгаа вэ гэдгийг маш сайн ойлгохын тулд хууль зүйн дүн шинжилгээ нэг дээрт хийх хэрэгтэй. За хууль зүйн дүн шинжилгээ хийн гэдгийг одоо legal due diligence гэдэг энэ олон улсын нэр томьёо нь бол тэр. Монгол улсад ч гэсэндээ яг энэ утгаараа бол түгээмэл хийгддэг. За манай фирмийн хувьд жишээлбэл бүх одоо оролцож байгаа гэрээ хэлцэл үйл ажиллагаан дээр бол дандаа хууль зүйн дүн шинжилгээг бол түлхүү ингэж хийж ингэж ажиллаж ирсэн. Хууль зүйн дүн шинжилгээ гэдгийг одоо яг юу вэ гэхээр зэрэг ерөөсөө л тухайн одоо авах гэж байгаа бизнесийнхаа одоо компанийн хувьд плюс бизнесийн хувьд одоо
ямар эрх зүйн үр дагавар үүсгэх үз үйл явдлууд өнгөрсөнд болов. Тэгээд тэрэн дээр үндэслээд ямар одоо үйл явдлууд үр дагаврууд гэдэг юм уу гарч болох магадaltaй. Тэгвэл тэрийг нь би одоо нөгөө худалдаж байгаа хүнтэйгээ хэрхэн тохирох уу, эрсдлээ хэрхэн хуваарлах уу гэдэг ерөөсөө л ийм нэг товч агуулгаар бол хийж байгаа. Тэгэхээр хууль зүйн дүн шинжилгээ хийн гэдэг бол манай улсад бол бас бусад улсуудыг бодвол харьцангуй нөгөө нэг тийм олон жил тогтсон ойлголт биш учраас хүмүүс янз бүрээр хийдэг, янз бүрийн төвшөнд хийж байгаа. За бизнес тэгтээ худалдаж авч байгаа хүн бол ер нь агаас яг хүртэл нь тухайн тэр бизнесээ мэдэх үүрэгтэй гэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт болохоор зэрэг компани одоо яг үүсгэн байгуулсан бичиг баримт одоо улсын бүртгэл нь одоо хууль ёсны дагуу байна уу? Хоёрдоорт болохоор зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байх юм бол тухайн тусгай зөвшөөрлүүд нь хүчинтэй байна уу? Зарим тусгай зөвшөөрлүүдийн хувьд бол ерөнхий нөхцөл дагалдаж ирдэг, бас гэрээ дагалдаж ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр тэр тусгай зөвшөөрлүүд болон ерөнхий нөхцөл гэрээнүүдийнхаа дагуу энэ компани өөрийг гүйцэтгэж ирсэн үү, ямар нэгэн асуудал гаргаж байсан уу гэдгийг шалгах хэрэгтэй. За дараагийнх нь асуудал бол мэдээж одоо тухайн компани өмч хөрөнгө нь ямар хэмжээний өмч хөрөнгөтэй, хөдөл хөрөнгүүд нь зохисоор бүртгэгдсэн юм уу? Тэгээд тэр татваруудаа тодорхой хэмжээгээр төлсөн юм уу тийм ээ? Гэх мэтчлэнгийн ингээд үйл хөдлөлтөй холбоотой өмчлөлийн болон барьцааны эрх одоо альва 3 дахь этгээдийн эрх тухайн хөрөнгөн дээр одоо үүссэн байна уу, бүртгэлтэй байна уу? Гэх мэтчлэнгийн энэ зүйлсүүдийг нь харна. За дараагийнх нь болохоор хөдөлмөрийн харилцаатай холбоотой. Мэдээж компани одоо бизнес гэдэг бол хүний хүчээр хөдөлж байгаа, тийм учраас хөдөлмөрийн харилцаа бас хуулийн дагуу байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам одоо тухайн ядаж бүр ажилтнууд нь хөдөлмөрийн хуулиар шаардсан тэр ажлын байрын тодорхойлт гэж юм байна уу? Ажлын нөхцөл нь ямар байна гэдэг юм уу? Дээрээс нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нь бас зохисоор төлж ийсэн үү гэдэг зэргийг бол заавалжгүй шалгах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ маань буцаагаад хэрвээ хууль ёсоор яваагүй байх юм бол одоо өндөр хэмжээний торгуулж гэдэг юм уу? Өндөр хэмжээний төлбөрт унах магадaltaй байдаг учраас энийг нь бас шалгах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор одоо үндсэн үйл ажиллагаатай болон дагалдах үйл ажиллагаануудтай холбоотой гэрээ хэлцлүүдийн бас шалгана. За гэрээ хэлцлүүд нь хуулиар тогтоосон шаардлагат одоо нийцж гин үү? Тэнд ямар нэгэн одоо хууль бус юм агуулгадж гин үү? Эсвэл үр төлбөр нь өндөр дүнтэй гэрээ хэлцэл байна уу? Гэх мэтчлэнгийн ингээд гэрээнүүдийг бол хүчин төгөлдөр байдал дээрээс нь тухайн гэрээ хэр зэрэг одоо зохисоор биелүүлж байгаа вэ гэдэг талаас нь ингээд хянана. За дараагийнх нь мэдээж хэрэг байгаль орчны асуудал. Ихэнх одоо компаниуд бол үйл ажиллагаанд заавалжгүй юм байгаль орчны тодорхой стандартууд, хууль дүрм журмыг бол мөрдөж ажиллах юм үүрэгтэй байдаг. Тэр утгаараа одоо жишээ нь уул уурхайн компани байлаа гэж бодоход байгаль орчны талаар бол нэлээд тийм их үүрэг хүлээдэг. Тэгэхээр тэр үүргүүдээ бол зохисоор биелүүлж гин үү? Ямар нэгэн асуудал гаргасан уу? За тэгээд дараа нь болохоор санхүүгийн хувьд те санхүүгийн тайлын одоо татврын тайлангаа цаг хугацаанд нь одоо бэлдэж боловсруулж гаргаж төрийн эрх бүхий байгууллагуудад хөргүүлдэггүй, баталгаажуулдаггүй гэх мэтчлэнгийн ингээд санхүүгийн талаас нь харна. Мэдээж дээрээс нь зээлийн гэрээ те тодорхой тийм төлбөрийн үүрэг хүлээлгэсэн янз бүрийн эргэлзлүүдээс энэ хүрээнд бол бас давхар ингээд хянаж шалгаад за тэгээд мэдээж одоо хууль шүүхээр явж байгаа ямар нэгэн хэрэг маргаанд оролцож байгаа юу гэх мэтчлэнгийн ийм маш өргөн хүрээнд энэ шалгалтыг хийгээд тэгээд энэ шалгалтынхаа үндсэн дээр бол ямар асуудал байна эсвэл ямар юм одоо анхаарах шаардлагатай байна гэдэг асуудлууд бол ил болоод ирдэг. За хуульч хүмүүсийн хувьд бол энэ эдгээр ажлыг яаж хийх вэ? Миний ойлгож байгаа энэ подкастыг бол хуульч хүмүүс сонсож байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр хуульч хүмүүс яах вэ гэдэг нэг нэмрийн асуулт гарч ирнэ. Тэн дээр бол бид нар өнөөдрийн байдлаар бол яг ийм Mongolia гэдэг харьцангуй одоо төрийн датабаз байдаг тэр мэдээллүүд бол цахимжаад ил болж байгаа. Гэсэн хэдий боловч бас нарийн мэдээллүүд саний миний өмнөд орцсон мэдээллүүд бол бас нэлээд зарим тохиолдолд тухайлсан одоо тодорхойлол авалгаа авахаас өөр тэгжээж л мэдхээс өөрөөр аргагүй тийм тохиолдол бол байдаг. Тийм учраас тэднийг яаж мэдэх вэ гэхээр одоо сүүлд өмгөөллийн тухай хуулийн жишээлбэл Орсын 20 дугаар зүйлийн заалт 20-ийн 1, 22, 25 гэдгийн заалтууд дээр бол өмгөөлөгч хүн бол хууль зүйн мэргэжлийн тусалцаа үзүүлэгч шаардлагатай лавлгаа тодорхойлт баримт цэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн бус байгууллагаас гаргуулan авах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй гэж байгаа. Тэгэхээр энэ эрхийнхаа хүрээнд одоо төрийн байгууллага албан тушаалтанд бол хандаж лавлгаа мэдээлэл тодорхойлтыг бол
авах боломжтой. За тэгээд энэ гэхдээ шууд өөрөө уул нь бол хандах эрхэнд энэ хуулиар ингээд заагаад өгсөн боловч яг бодит амьдрал дээр яадаг вэхээр яг тухайн тэр холбогдох тэр компаниас нь одоо ямар компани мэдээллийг хүсэж байгаа нь тэгэл авалгаа тодорхойлт хүсэж байгаа тэр компаниасаас итгэмжлэл авчир гэдэг юм шаардлага бол тавьдаг. Тийм учраас тухайн байгууллагаасаа тухайн компаниасаа өөрөө шалгаж байгаа тийм үү хууль зүйн дүн шинжилгээ хийж шалгаж байгаа компаниасаа итгэмжлэл авсны үндсэн дээр энэ хүсэлтүүдийг бол төрийн байгууллагад гаргаад авахд бол асуудал одоо гоё байдлаар бол бид нарт бол тулгараагүй байж байна. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой. Тэгээд бас хуульч нартаа бас байнга одоо хууль зүйн зөвлөгөө өгөхдөө бол энэ хууль зүйн дүн шинжилгээг байнга хийгээсэй гэдэг ийм одоо уриалга гаргаж байна. Тэгжээж одоо бас бид нар нөгөө үйлчлүүлэгчтэй зөв мэдээлэл, үнэн зөв бодтой мэдээлэл өгөө. Тэгээд тэд нар маань буцаагаад зөв шийдвэр гаргах, одоо бизнесийг худалдаж авах уугүй юу гэдэгтэй хүртэл одоо зөв шийдвэр гаргах одоо ийм тэрэнд нөлөөлөх ийм ач холбогдолтой юм байнамаа. За өшөө бас яг хуулийн дүн шинжилгээтэй холбоотойгоор бас нэг яригддаг юм бол санхүүгийн дүн шинжилгээ гэж нэг юм бас байдаг. Аливаа компани худалдаж авах гэж байгаа тохиолдолд бол зөвхөн хуулийн дүн шинжилгээ бол хангалттай биш. Тэгэхээр зэрэг болдог болвол томоохон эзлүүд бол одоо бидний оролцож байгаа томоохон гэрээ эзлүүд бизнес худалдаж авахтай холбоотой эзлүүд бол дандаа давхар санхүүгийн дүн шинжилгээ давхар хийгдээд тэр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээний нэгтгэжээж тэр нөгөө нэг зөв шийдвэр гаргахад нэм нөлөөлж байгаа ийм одоо хандлага их байдаг. Гэхдээ яг өнөөдөр Монголд одоо дотоодд хийгдэж байгаа хэлцлүүд дээр бол хоёр монгол компани хооронд гэх юм уу хоёр монгол хүний хооронд гэх юм уу хийж байгаа энэ хэлцлүүдээр бол хуулийн одоо дүн шинжилгээг хийх нь одоо хязгаарлагдмал байгаа учраас санхүүгийнх төр хийж байгаа хэсгийг бид нар бас мэддгүү. Одоо тийм мэдээлэл бол байдаггүй. Тийм болохоор бас хэрвээ одоо яг бизнес судалж авах гэж байгаа хүн одоо үйлчлүүлэгчтэй бас давхар энэ хоёр янзын дүн шинжилгээг хийлгээсэй гэдэг тийм зөвлөгөөг бас өгөх байна. За тэгээд мэдээж санхүүгийн дүн шинжилгээ хийх үг гэхээр санхүүгийн талаар одоо татврын зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг ч юм уу те. Тэр арай тэр өөр одоо санхүүгийн чиглэлийн зөвлөх үйлчлэгээний компаниуд бол бүгдээрээ хийх боломжтой. Тийм саяны хууль зүйн дүн шинжилгээ хийхийн ач холбогдол төр бас миний анзаарсан нэмжлэх зүйл гэвэл энэ дүн шинжилгээг хийснээрээ тухайн худалдаж авч байгаа компанийнхаа үйл ажиллагаанд болж байгаа эрсдэл учирч болох одоо хүчин зүйлсийг урьдчилж харснаар талууд ирээдүйд үл ойлголцол үүсэх, маргаан үүсэх, худалдаж авах компанийнхаа үнэлгээг бас зөв тохиролцох гэх мэт үнэлгээг одоо хэтрүүлэн үнэлэх, дутуу үнэлгээс бас үржилэн сэргийлэх ач холбогдолтой юм болов уу гэж харсан. За тэгээд ингээд өргөн хүрээтэй дүн шинжилгээгээ хийчлээ, талууд эрслээ тодорхойлчлаа, эрслийг бас урьдчилаад зохицуулах, засах тийм арга хэмжээнүүдээс авдаг бах тий. Тэр бүхэн болоод талууд ерөнхийдөө ингээд за худалдаа авах гэрээгээ хийя гэдэг дээр очлоо. Тэр үедээ одоо гэрээн дээрээ яаж ажилтдаг болоо, ялангуяа гэрээнд худалдан авахч талын зүгээс оруулал зохистой гэж үздэг тийм заалтууд, зохицуултууд юу байдаг бол? Тэгэлгүй ах одоо хууль зүйн дүн шинжилгээний маань гол одоо үндсэн зорилго нь бол гэрээг зөв зүйтэй хийх, гэрээний одоо агуулга, эрсдлийг хизээ яаж одоо эрсдэл шилжих үү гэдэг дээр л одоо гэрээний маань гол агуулга явж байгаа. Тэгэхээр зэрэг за худалдаа авах гэрээний хувьд бол бизнес худалдаж авч байгаа бол нэг хэдхэн одоо нэг гол заалтуудыг бас ердийн заалтууд дээр нэмээд оруулчихсаа гэж боддог. Энэ дээр бол хамгийн түрүүнд өмнөх үеийн одоо худалдаж тухайн компаниг одоо юм уу бизнесийг худалдаж авахаас өмнөх үеийн татврын асуудал үүсч ирвэл хэн хариуцах вэ гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Ягаад тэгэхээр ялангуяа олон жил явчихсан, олон жил үйл ажиллагаанд хэвэн явж исэн компанийн хувьд бол татврын асуудал бол дараа нь гарч ирэхтэй. Өмнө нь одоо мэдэгдээгүй, дээрэс нь лавлагаар гарч ирэхгүй ийм тохиолдол бол байдаг. Тэр тохиолдлыг бол харгалзаж үзээд ягаад тэгэхээр татврын нөгөө шалгалт чинь тодорхой хугацааны дараа хийгдэж байгаа. Одоо бол жил болгон энэ төр хийгддэггүй. Тэгэхээр зэрэг энэ эрсдэл бол бас байж байгаа. Тэгэхээр тэрийг шийдвэрлэхийн тулд тэрийг одоо гараад ирвэл татврын одоо томоохон одоо өөр төлбөр гараад ирвэл тэр өмнөх үйл ажиллагаатай холбоотойг бол худалдагч өөрөө хариуцахаар юм зохицуултыг хамгийн голноос хийж өгмөр санагддаг. Яг тэр хит хитэн томоохон төслүүд дээр бол энэ асуудал бол гарч ирсэн учраас. За хоёрдугаарт нь болохоор зэрэг мэдэгдэл баталгаа гэдэг юм заалт одоо томоохон одоо бусад улс орны хувьд common law гэж ярьдаг тийм одоо эрх зүйн системтэй Англи Америкийн англи саксоны эрх зүйн системтэй улс орнуудад бол гэрээний бүтэц одоо гэрээнд агуулгаддаг зүйл заалт тэднээс бас нэг суралцах юм байна. Тэрний нэг тэр суралцах олон заалтын олон зүйлсийн нэг нь бол энэ
мэдээлэл ба баталгаа reps and warranties гэж хэлж байгаа, representations and warranties гэдэг энэ заалт маань болохоор зэрэг ерөөсөө тухайн одоо гэрээ байгууллагын байдлаар ямар асуудлууд байна, компани одоо яг бүртгэлтэй хууль ёсоор бүртгэсэн гэрээ хэлцлийг байгуулахад бол тухайн одоо худалдагч талыг ялангуяа хоригдсан янз бүрийн одоо зүйлс бичиг баримт те эрх үүрэг энэ тэнд байхгүй гэдэг ч юм уу гэх мэтээр одоо олон тийм зүйлсүүдийг ингээд хамрах боломжтой бас их том зүйл залт байдаг. Тэгэхээр энийг бас яг тухайн хэлцлийнхаа бичиг баримтанд маш сайн дэлгэрэнгүй бөгөөд яг одоо жишээлбэл тусгай зөвшөөрлүүдийн хувьд ч гэдэг юм уу те тэрэн дээр ингээд баталгаа гаргуулж ингэж өөрөө авах нь бол бас их ач холбогдолтой юм шиг санагддаг. За дараагийнх нь нэг заалт бол мэдээж хэрэг дийл буцаж болно гэдэг юмыг бас талууд аль аль нь ойлгох хэрэгтэй. Дийл буцна гэдэг маань бол татгалзаж болж гин те эсвэл цуцалж болж гин тухайн гэрээгээ те хэлцлээсээ ярьж ирсэн юмнасаа. Тэгэхээр тэр бол тохиолдолд одоо бүр болохгүй гэдэг ингээд заах нь бол утгагүй яагаад тэгэхээр амьдрал өөрөө баян учраас жил ажиллаа, 2 ажиллаа гэтэл миний бодож исэн биш байна гэдэг ч юм уу. Тэр тохиолдолд тэгвэл яах юм бэ гэдэг заалтаа маш сайн оруулаад тэр талуудад энэ тохиолдолд яах юм гэдгийг нь хооронд нь сайн яриулаад одоо яах юм ямар тохиолдол үүсч болох вэ гэдгийг нь бас хооронд нь яриулаад эсвэл хуульч өөрөө бас ингээд сэтгэгээд ингээд сайн талуудаа л гол нь их ойлголцуулах нь хуульч бидний үүрэг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа тэр ямар нэгэн тийм маргалдаж болцсошгүй асуудал гарвал яаж шийдэрлэх вэ гэд одоо зүгээр гэрээн дээр дандаа Монгол одоо түгээмэл хийж байгаа гэрээнүүдийг харахаар зүгээр л ингээд саналаа нэг хэдэн хоногийн дотор хүргүүлснээр гэрээ цуцлагдчихна гэд бичээл ганцхан өгүүлбэр тавиад дуусгадаг. Миний хувьд болохоор яг хулчны хувьд бол тэр бол маш учир дутагдaltaй заалт гэж үздэг. Нэг тал нь одоо нөгөө талдаа би гэрээгээ цуцлаа гэд бичиг өглөө. Тэгээ яах юм те? Тэгээ яг ямар процедур явах юм? Хизээ буцааж хариу өгөх ёстой нөгөө тал нь те. Тэгэхгүй гэвэл яах юм? Ямар яг асуудлаас үүсээд тухайн гэрээ цуцалж эсвэл нөгөө тал нь гэрээнээс татгалзаж болох юм. Тэр тохиолдолд асуудлуудыг яаж шийдвэрлэх боломжтой. Яг тэр маргаад нэгэнд суудсан үед бол энэ асуудлуудыг тохиролцсон гэдэг бол аюу хүнд байдаг. Тийм учраас одоо гэрээн дээрээ одоо нөгөө яг гэрээ хэлцэл хийж явах үед бол ялангуяа монгол хүмүүсийн нэг онцлог байдаг. Ерөөсөд хизээч марахгүй юм шиг аашилдаг. Хизээч марахгүй юм шиг одоо нөгөө юуч муу юм болохгүй гэдэг тийм бат итгэлтэй байдаг. Нэг талаар аюу сайхан. Гэтэл амьдрал дээр тийм биш. Дандаа юм болол бас буцах эргэх тиймнүүд байдаг учраас хуульч бол тэрийг мэрэгжлийн одоо зөвлөгөө өгж байгаа хүний хувьд бол тэр талаар тодорхой хэмжээгээр тусгаж гэрээгээр бол үйлчлүүлж байгаа хэрэг шиг хамгийн боломжит дээд хэмжээгээр өөрийнхөө хэмжээнд бол хуулийн өрөөнд хамгаалах ёстой л гэж үзэж байгаа. Маргаад шүүхтэр очиж зайн бол одоо бас л өөрт нь юм уу үйлчлүүлэгчд нь хэрэгтэй л заалт байх ёстой л байхгүй тийм ээ. Харин хөрөнгө оруулалтын гэрээний хувьд бас нэг ганц хоёр заалт байвал зүгээр гэж боддог санаанууд байна. За жишээлбэл стандарт одоо түгээмэл хэрэглэгддэг заалтууд дээр нэмэгдээд хөрөнгө оруулалтыг оруулах буцааж хэрхэн тэргээ гаргаж авах тэр нөхцлүүдийг одоо урьдчилсан нөхцлүүд гэдэг одоо conditions precedent гэж одоо англиар бол ярьдаг. Тэгэхээр тэр одоо зөвлөдүүдийг бол гэрээнд бас тодорхой тусгаж өгмөр санагддаг. Тэр тохиолдолд яг хэн юу хийх вэ гэдгийг маш тодорхой болоод өгдөг. Тэгхгүйгээр би энийгээ хүлээгээ суух эсвэл нэг escrow агент авчигээд ингээд явахаараа зэрэг нөгөө тодорхой бус байдал их үүсээд гэрээ маань өөрөө комплит болдгоо дуустдаг. Тэрнээс хүлээж байгаа, энэс хүлээж байгаа хувьцаа нэг нь шилжчихсэн, нөгөөх нь төлбөр нь төлөгдөөгүй гэдэг юм замбраагүй байдал үүссэн хэлцлүүдээс их анзаарагддаг. Тэгэхээр дараа нь бид нар ингээд тийм хэлцлүүд хийгдсэн хэлцлүүдээр орохоор аль нь хэний буруу гэж хэлэх нь аюу хэцүү болсон. Үүшээ тийм болсон байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг гэрээ өөрөө анханасаа одоо тухайн тийм маш operational гэж ярьж байгаа. Гэрээ нь ажиллах боломжтой гэрээ байх хэвээр. Тэгээд тодорхой бас байх хэвээр гэдэг утгаараа. За дараагийнх нь нэг бас хөрөнгө оруулалтын холбоотой хөрөнгө оруулалтын гэрээнд жишээлбэл оруулмаар юм бол валютын ханшийн зүрэг хэрхэн зохицуулах вэ гэдэг заалт. Одоо жишээ нь валютын ханш манайх шиг их савладаг юм одоо улс төрийн нөлөөнөөс болдго юм уу те эдийн засгийн байгалийн баялагын одоо нөгөө эрдэс баялагын нөгөө салбараас хамааралтай эдийн засгтай учраас яалтчгүй энэ ханшны нөлөө бол манад одоо байнга хэлбэлцэлтэй байж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө шин юм биш. Гэтэл манай гэрээ хэлцэл одоо болтол ингээд тэр нэг заалтуудыг бол одоо ханшийн одоо зөрүү ингүүл ингэн гэдэг тэр заалтууд ерөөсөө гэрээнд хийж өгдөхгүйгээс болоод хин нэг нь хит хохирох хин нэгэнд нь одоо үндэслэхүүгээр илүү хөрөнгөчих тийм боломж гаргаад эсвэл нөгөө гэрээ хэрэгжихгүй байх
ийм нөхцөл ингээд үсээ тэгээд энэр нь бол шүүхээр явдаг. Шүүхээр явахаар манай хууль тогтоомжинд бас яг энийг нарийн зохицуулсан зүйл заалтах одоо шууд хэрэглэхэд учир дутагдaltaй байдаг тал байгаа. Тэгэхээр зэрэг талуудад дахиад нөгөө маргаан эцэс төгсгөлгүй маргааны үе таалга болж идэг учраас валютын ханшийн зөрөх хэрхэн шийдвэрлэх. Энэ дээр бол currency indemnity гэдэг тэр common law гэрээнүүд дээр бол маш тодорхой заагаад өгч байгаа. Тэгэд хэрвээ ийм хэмжээнд хэлбэлзвэл энэ хэмжээг нь хэн хариуцна? Эсвэл тэр нь хариуцна гэдэг ингээд худалдагч худалдаа авагч хоёрын харилцааг бас ингээд зохицуулдаг тийм арга техник бол байна. Гэрээгээр дамжуулж. Тэгэхээр энэ заалтуудыг бас хийж өвөл зүйтэй гэж үздэг. За дараа нь бас нэг юм болохоор зэрэг ахаал буцаал нөгөө санхүүгийн одоо мэдлэгтэй санхүүгийн өөрөө хэрвээ одоо тодорхой тэр тухайн гэрээ бол бас их тийм нөгөө нэг гэрээ ингэж өөрөө ажиллахын тулд гэрээ operate хийхин тулд бас юм нөгөө санхүүгийн одоо нарийн төвхтөө зүйлсүүд хэрэг орсон бол заавалчгүй санхүүгийн зөвлөхөөр уншуулж байгаа ч гэж үздэг. Жишээлбэл томоохон хэмжээний зээл авдаг олон улсын байгууллагаас манай аж ахуйн нэгжүүд. Тэгээд өөрсдөө тэр LIBOR ч гэдэг юм уу нөх хүү тогтоож байгаа механизм ойлгохгүйгаасаа болоод гэрээндээ гар үсэг зурчдаг. Ягаад тэгэхээр яг тухайн цаг моментод бол тухайн зээл нь өөрт нь аюу хэрэгтэй байгаа байхгүй санхүүжилт нь юу ч хамаагүй зураад авахд бэлэн. Гэтэл 5 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа ч юм уу LIBOR гэдэг ч юм уу нөгөө хүүг харгалзаж ингэж үзнэ гэсэн тэр үндсэн бейс тэр тоонууд гэдэг юм уу тэр хувь хэмжээнүүд яг үнэн тэд нар нь ингээд өсөөд тухайн нөхцөлөөс хамаарат өссөн байдаг. Хүүн өссөн гэсэн үг шүү дээ. Тэгээд төлбөр ингээд бодож ирснээс нь өөрөө болохоор Монгол одоо банкнаас зээл авч байгаа юм шиг. За би нэг жилийн 15% хүүтэйгээ бодж итэл тэр 15 чинь одоо 20 болчих болно шүү дээ. Тэр бол цэвэр яах вэ? Санхүүгийн нөгөө нэг зөвлөх үйлчилгээ ч юм уу санхүүгийн нэг зөвлөх аваад тухайн үед уншуулсан бол өөрөө ойлгоод энэс энэ тодорхойлт хэлбэлцэн энэс тийшээ гарвал тэр өмнөх югаараа тооцно гэдэг юм уу. Тийм байдлаар тэр зээл авах гэж байгаа зээл өгөх гэж байгаа талтайгаа бас гэрээ хэлцэл дээрээ өөрийнхөө өөртөө ашигтай байдлаар өөртөө ойлгомжтой хамгийн гол нь байдлаар тусах юм боломж байдаг. Тэгэхээр тэр мэрэгжлийн үйлчилгээ мэрэгжлийн тусалцаа авна гэдэг бол энэ дээр л нас хамгийн ач холбогдолтой гэж боддог. Тэгэхээр түүнтэй адилханаар энэ хөрөнгө оруулалтын гэрээ мөн адилхан байхгүй. Хөрөнгө оруулалт ямар хүн хэмжээнд би хөрөнгө оруулалт хийж байгаа юм буцаад би ямар хэмжээний ашиг хүртэж байгаа юм гэдэг юм уу те. Тэр утгаа тэрийг ингээд сайн ойлгохын тулд мэрэгжлийн зөвлөгөө бас их авч явах хэрэгтэй юм шиг ялангуяа том хэлцлүүд дээр. За баярлалаа. За дараагийн асуултын хувьд нэг ийм асуулт байна л да. Ер нь энэ компаниг худалдаж авч байгаа худалдаж байгаа талууд нь энэ одоо зүйлийг өөрсдөө мэдээ 100% шийдвэрлэх боломжтой гэдэм үү? Төрийн байгууллагаас урьдчил зөвшөөрөл авах хэрэгтэй ийм тохиолдол гэж байдаг болов. Тийм энэ их чухал асуудал л да. Тэгэхээр энэ тухайн одоо нөгөө ямар салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийг худалдаж авах гэж байна. Ямар салбарт хөрөнгө одоо явуулдаг компанид одоо хөрөнгө оруулагч болж хувьцааг нь авах гэж байна гэдэг юм уу. Энэ утгаараа бол харилцан адилгүй байгаа. За тэгэхээр одоо жишээ нь манай хөрөнгө оруулалтын тухай хуулинд бол стратегийн ач холбогдолтой гэдэг юм тодорхой салбаруудыг бол нэрлэлсэн байж байгаа. За тэн дээр бол жишээ нь одоо уул уурхай, банк санхүү, мэдээлэл, хэвлэл харилцаа холбоо гэсэн энэ гурван одоо үндсэн салбарыг одоогийн байдлаар бол одоогийн хуулийн дээр стратегийн аш холбогдолтой салбар гэдээ нэрлэлсэн байдаг. Тэгэхээр одоо үндэстэн дамсан хэлцлүүд хийгдэж байгаа тохиолдолд бол энэ салбарууд бол дандаа нөгөө их хэмжээний харьцангуй тэ эсвэл special knowledge гэж ярьдаг тодорхой нөө хав эзэмшсэн ийм компаниуд бол өрсөлдөж ингээд явж байгаа салбар гэдэг утгаараа бас нөгөө гадаадын хөрөнгө оруулалт аягүй их орж ирэх хандлага ажиглагддаг. Тэгэхээр ялангуяа уул уурхай талд ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ компаниудын хувьд жишээлбэл одоо гадны одоо хөрөнгө оруулагч орж ирээд худалдаж авъя гэж бодоход хэрвээ тухайн тэр гадны компани нь өөрөө гадаад улсын төрийн өмчт компани компанид байх юм бол тэгээ нэгдүгээр хоёрдугаарт болохоор Монгол компани одоо саяны 3 хэлсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани нийт хувьцааны 33%-аас дээш хэмжээний хувьцааг худалдаж авах гэж байгаа болвол манай одоо төрийн байгууллагаас зөвшөөрөл авах жишээлбэл ийм үүрэгтэй байгаа. За мөн адилхан одоо тодорхой одоо эрчим хүчний тусгай зөвшөөрөл зарим тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа одоо аж ахуйн нэгжийн хувьд одоо хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх гэж байгаа тохиолдолд заавалжгүй одоо холбогдох төрийн байгууллага буюу эрчим хүчний цэцүүлэх орооч гэдэг юм эсвэл одоо тийм байгууллагуудаас бол ийм зөвшөөрөл авч иж энэ хэлцэл маань өөрөөр хэлэх юм бол хүчинтэй явагдана гэсэн үг. Хин ч хамаагүй энэ салбарт орж болохгүй гэсэн ийм санаанууд явдаг гэж би ойлгодог. За мэдээж банк санхүүгийн салбарт ялангуяа одоо банкны үйл ажиллагаа арилжааны банкны үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгжийн хувьд бол бас хувьцаа эзэмшигчээр одоо шинээр нэмэгдэх өөрчлөгдөх тохиолдолд бол заавалжгүй Монгол анхнаас урьдчилж зөвшөөрөл тодорхой хэмжээгээр авч байгаа. Тэн дээрээс яг нэг хэдэн хувь гэдгээсээ бас байна. 5 буюу түүнээс дээш хувь гэдэг баха. Тийм. Тэгэхээр яг тухайн аль салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани талаар бид нэр ярьж байгаа гэдгээс үндэслээ түрүүний миний хэлдэг хуулийн дүн шинжилгээ маань ямар цар хүрээтэй явах нь тодорхойлогдно. Тухайн хилцэл маань гэсэндээ ямар хуу хэлбэртэй байх хэвээр хуулийн шаардлага хангах хэвээр тэн дээрээсээ нэмээд тэр саний хэлдэг төрийн одоо байгууллагаас тодорхой зөвшөөрөл авах шаардлагатай болоо. Гэхдээ нэг түгээмэл одоо ямар ч одоо компани хувьд бол нэг шаардлагатай зөвшөөрлийн асуудал байдаг. Энэ бол жишээлбэл компани өөр нэг компани худалдаж авах гэж байгаа бол тэр худалдаж авах гэж байгаа компаниас өөрөө нэг талаас хэмжээний хилцэл ч юм уу, сонирхлын зөрчилтэй хилцэл ч юм уу, компани хуулийн тэр одоо зүйл заалтуудтай шалгаад үзэхээр ямар хуу төрлийн хилцэл вэ гэдээ тодорхойлно тийм үү. Тэгэхээр тэр тодорхойлсон хилцлийнхаа хүрээнд авах хэвээр тэр дотоод нөгөө corporate approval гэж ярьдаг дотоод одоо компанийнхаа төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэр авах шаардлагатай бол авах хэвээр. Эсвэл төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэр хэрвээ нэг гишүүнд одоо санал эсрэг өгөх юм бол тэр асуудал бол хувьцаа эзэмшигчний хурлаар шийдэгдэх хэвээр. Тэгэхээр ийм одоо зөвшөөрлүүдийг бас дотроос авч явах хэвээр. Бас зарим тохиолдолд энэ зөвшөөрөл аваагүйгээсээ хилцэл хүчин төгөлдөр болох магадлалтай. Тийм байна. Тэгэхээр хэдийн энэ худалдаж авч байгаа харилцаа нь бол хувийн эрх зүйн харилцаа, хоёр этгээдийн хоорондын харилцаа боловч ямар компани хувьцаа хэн гэдэг хүн хэдэн хувиар авах гээд байна вэ гэдгээсээ хамаарат бас төрийн байгууллагын зөвшөөрөл шаардлагатай болж болд юм байна. Гэхдээ ямар ч тохиолдолд одоо энэ хөрөнгө олж авч байгаа эсвэл хөрөнгөө худалдаж байгаа талууд бол дор бүрнээ компанийнхаа эрх бүхий одоо удирдах байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй байна гэж ойлголоо. Бас өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн талаас анхаарах асуудлууд байдаг байх тийм ээ. Тийм, тэглгүй ах уу. За, өрсөлдөөний тухай Монгол Улсын хууль зааснаар бол давмгай байдалтай аж ахуйн нэгж эсвэл зүй эсний монопол гэсэн юм ерөнхийдөө юм хоёр одоо англиар компани хэрвээ одоо тухайн зах зээл дээрээ давмгай байдалтай эсвэл одоо ганцаархнаа одоо үйл ажиллагаа явуулдаг. Тим компанийн хувьд бол энэ өрсөлдөөний тухай хуулийн дагуу өрсөлдөөний зохицуултанд орж байгаа. Тэгэхээр энэ зохицуулт гэдэг маань юу гэхээр зэрэг бас л нөгөө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авдаг. Бас нэг юм байгаа. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл хувьцаа шилжихээс өмнө зөвшөөрөл авах хэрэгтэй нэг юм хуулийн шаардлага байгаа. Бусад орнуудын хувьд бол antitrust гэдэг одоо нэр томьёогоор одоо энэ харилцааг бол бүхэлд нь нэрлэдэг. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд одоо тэр ямар ч M&A transaction бол тэр antitrust одоо асуудал бол шийдэгдсэн байх хэвээр тэгжээж тэр хилцэл маань одоо хүчин төгөлдөр болж ингэж хэрэгжиж явна гэдэг. Тэгэхээр тэр маань ч гэсэн Монгол улсад мөн адилхан. За тэгээд энэ бол хувьцаа шилжих тохиолдолд ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо өөрөөр хэлэх юм бол саний тэр нөгөө зүй эсний монопол болон одоо дамгаа адилтай аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо өчнөө одоо яг өрсөлдөөний тухай хуулиар бол нэлээд олон хязгаарлалт байдаг. Тэгэхээр тэрний зөвхөн нэг нь л юм байгаа. Тэгэхээр яг үйл ажиллагаа явуулж ахтаа ч гэсэн одоо нөгөө хуулийн дүн шинжилгээ хийж явах явцдаа хэрвээ тухайн тэр target компани буюу тий хуулийн дүн шинжилгээ хийгдэж байгаа компани маань өөрөө энэ саний миний хоёр хэлдэг хоёр компани одоо өрсөлдөөний хуулиар аль нэг тэр Английн аль нэгт нь хамаарж авах юм бол одоо бас тэр хуулиа одоо хэр зэрэг хуультай нийцэж ажиллаж байна вэ? Тэр шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартаа одоо тэндээс тавьсан шаардлагуудыг хэрвээ байвал одоо яаж шийдвэрлэж ингэж явж байгаа вэ? Мөн одоо үнэ нэмэхэд яах вэ? Яг тэгэхээр аль нэг нь үнэ дур мэдээж нэмэх ч юм уу үнэлэхгүйгээр одоо зах зээл дээр хомсдол үүсгэх ч юм уу гэдгээс ингэж сэргийлсэн энэ antitrust policy болт юм байдаг. Тийм учраас одоо нөгөө бизнес одоо хадгалж авахтаа бас тэрийг маш сайн анхаарахаас өөр аргагүй тийм зүйл юм да. Харуулж үзэх хэрэгтэй зүйл тийм чухал. За энэ компани худалдаж авч байгаа талуудын татварын асуудлыг ер нь талууд хууль тогтоомж болон гэрээгээрээ ямар хэмжээнд зохицуулдаг вэ? Тийм татварын асуудал бол мэдээж нөгөө хилцлийн одоо үн төлбөрт шууд нөлөөлдөг зүйл байгаа. Тэгэхээр мэдээж яг татварын хууль тогтоомжийн дагуу болохоор зэрэг орлого олж байгаа этгээд нь өөрөө одоо орлогын албан татвар төлөх юм манай тийм одоо хуультай. Тэр утгаараа бол худалдагч нь илүү одоо төлбөр төлөх ийм мэдээж хууль нь бол тийм. Гэхдээ хилцлүүд яадаг вэхээр зэрэг энэ бол хилцэл бол талуудын тохиролцоо, талуудын зөвшөлтсөл. Тэгэхээр зэрэг ялангуяа хил дамнсан хилцлүүд дээр бол
2 төрлөөр л явж байгаа. 3 төрлөөр за яг энэ татрын асуудлыг одоо авч үздэг гэх юм уу да гэр хэлцэлтэй. Нэгдүгээрт бол өөрөө өөрийнхөө татрыг хариуцнаа гэдэг нэгдүгээр вариант явчихж байгаа. Хоёрдугаарх нь одоо би түгээмэл 3-ын хэлье гэж бодож байна. Энээс өшөө зөндөө арга байгаа мэдээж хэрэг. За тэгэхээр нэгдүгээрт нь бол тэр өөр өөрийнхөө татрын асуудлыг хариуцаад явчихна. Хоёрдугаарт нь болохоор зэрэг орлого олж байгаа нь одоо нэг ингээл төлөөд ингээд явна гэд. 3 дугаарт болохоор зэрэг худалдагч маань өөрөө бас indemnity гэж ярьдаг л да. Одоо tax indemnity, tax gross up гэдэг юм клаусуудыг ашиглаад гэрэн дээр тэгээд тэр нөгөө өөрөөр хэлэх юм бол нөгөө гэрээнийхэн үнэнд тухайн тэр татврын одоо төлбөрийн дүнг оруулаад тэгээд ингээд гэрээ хэлцэлтэд тусгаад явах тохиолдол байдаг. Энэ бол хуулиар бол хоригдсан юм байхгүй. Хин нэг нь төлжил байвал хин одоо тэг ямар ч байсан тухайн хэлцэлтэй холбоотой татвар бол төлөгдөх нь ойлгомжтой. Хуулийн шаардлага учраас гэхдээ хин одоо би хариуцаа төлчөөч гэдэг юм уу. Тэр дутгаараа тэр гэрээн дээр бол тохиролцоод байдаг. Тэгээд тэр гэрээний тохиролцоог нь хэлж байгаа заалтууд нь бол тэр tax gross up, tax indemnity гэсэн юм заалтууд байгаа. Тэгээ мэдээж нэг нөгөө хил дамсан, үндэстэн дамсан хэлцээрийн хувьд бол хэлцлийн хувьд бол татвартай холбоотой өшөө нэг анхаарах ёстой зүйл бол мэдээж давхар татрын гэрээ. Одоо жишээ нь Сингапуртай хийж байгаа аливаа хэлцэл бол Сингапурын одоо давхар татрын гэрээний дагууч гэдэг юм ингээд татвар төлөх хэмжээнд багасгах эсвэл аль нэг улсад нь л төлнө, хоёр улсад хоёуланд нь төлөхгүй ч гэдэг юм. Ийм зарчмуудыг бол бас анхаарч тэр гэрээ хэлцэлтэй бол тусах шаардлагатай. Тэгээд уул нь бол бидний одоо жишээ нь preferable approach гэж ярьдаг л да. Одоо бидний одоо бодлоор болдог бол тэр яг татрын асуудлыг нэг татрын зөвлөх одоо этгээдээс татрын зөвлөх үйлчилгээ эрхлэх эрхтэй тэр этгээдээс бол яг татрын асуудлаа зөвлөгөө авсны үндсэн дээр бас гэрээ хэлцэлтэй тусвал мэдээж хамгийн одоо оптималны. Ягаад тэгэхээр хуульч хүмүүс бол илүү хуулийн дээр юу вэ, хин үүрэгтэй вэ, хідэн хувь бэ гэдэг тал дээр л одоо хэлэхээс биш яг одоо тэр нарийн тэр татрын юунууд дээр бол мэрэгсэн татрын мэрэгсэн зөвлөхийн одоо зөвлөгөө авч ажиллах хэрэгтэй. Үйлчлүүлэгчтэй бас нөгөө сайн зөвлөгөө өгье гэж бодож байвал бүхнийг мэдгч хүн бас биш гэж боддог хуульч хүн. Тухайн чиглэлээр мэрэгчлэнээс нь зөвлөгөө авах юм болгож байна тий. За энэ татвартай холбоотой бас яг сүүлийн үед манай улсад гарсан нэг шинэ зохицуулгын эцсийн өмчлөгч өөрчлөгчөнтэй холбоотой эрх борлуулсны орлогын албан татвар ногоодох болсон байгаа тий. Тэгэхээр энэ ялангуяа компанийн хувьцааны 30 буюу дэнээс дээш хувь шилжиж байгаа тохиолдолд газрын болон ашигт малтан тусгай шүүл эзэмшиж байгаа аж ахуй нэгжийн хувьд бол яг тухайн тусгай шүүлийг шилжүүлээгүй боловч ингэж хувьцааныхаа тодорхой хувийг шилжүүлснээрээ шууд басаар тэр одоо тусгай шүүл газрын эрхийг шилжүүлээд байна гэж үзээд бас татвар оногдуулах юм зохицуулт гарсан байгаа. Энэ талаар нэмжлэх зүйл байна уу? Тий, энэ бол бас их эрх шилжүүлсний орлогын татвар гэдэг тийм нэр томьёогоор манай хуулинд яг өмнөх татврын хуулинд бол байсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулинд бол байсан. Тэгээд тэр маань өмнө нь бол 30% гэдэг байсан. Гэхдээ яг энэ дээр яг ямар тохиолдолд вэ гэдэг нь бол бас тэр сүүл тэр эцсийн өмчлөгч гэдэг одоо ойлголт хуулиудад сууж ирснээр татрын ерхий хуулинд ч юм уу те жишээлбэл сууж ирснээр одоо бас тэр энэ заалт хэрэгжих бас нэг нөхцөл нь илүү бүрдээд эхэлсэн. Сүүл батлагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулиар жишээлбэл энэ хувь хэмжээ маань бол 10% болоод багассан байгаа. Тэгэхээр зэрэг мөн энэ дээр тэр хуультай 10% болж багасхын зэрэгцээгээр ямар тохиолдолд энэ заалт манаас хэрэгжих вэ гэдэг тийм өмнө нь тодорхойгүй байсан одоо асуудлыг бол сүүлийн хуулиараа бас тодорхой хэмжээгээр одоо хүмүүст ойлгомжтой болгож өгсөн гэж үзэж байгаа. Жишээлбэл одоо эцсийн өмчлөгч нь өөрчлөгдөхгүйгээр одоо толгой компани доод одоо охин компаниудын хооронд одоо жишээлбэл нэгдэх нийлэх ч юм үйл ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд эцсийн өмчлөгч өөрчлөхгүй бол одоо тухайн тэр хооронд бол эрх шилжсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлэх юм бол тухайн тэр 10% саний хэлсэн татвар тооцогдохгүй байх гэх мэт жишээлбэл зүйлүүдийг бол тодруулаад өгсөнд нь энэ шинэ хуулийн бас нэг ач холбогдол юм уу гэж бас үзэж байгаа. Тэгээ энэ бол яалтчгүй л одоо энэ компани бизнес судалдаж авах эсвэл хөрөнгө оруулах гэж байгаа тохиолдолд бол анхаарч үзэх бас нэг ийм шаардлагатай чухал асуудал мөнөөс юм уу? За баярлалаа. За ерөнхийдөө бол манай бас подкастын цаг дуусах төгсөж байгаа. Тэгэхээр энэ сэдвтэй холбоотой миний асуугаагүй танд нэмж тодруулж хэлмээр ямар зүйл байна уу? Тийм ерөнхийдөө нэлээ бас ярьчихсан гэж бодож байна. Гэхдээ яг нэг сүүлд нэмж хэлэхэд бол одоо бол ESG гэдэг нэг олон улсын одоо эрх зүйд гэх юм уу да.
одоо юм нэр томьёо хэрэглээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөлдөх юм бол байгаль орчин, нийгэмдээ болон бусад одоо нийт public одоо нийт олон нийтэд бол ээлтэй үйл ажиллагаа хэр зэрэг нийгмийн хариуцлага гэж ярих юм уу да монголоор тий. Одоо хүлээдэг компани гэдэг маань өөрөө бас нэг тухайн компаниг бас үн цэнийг одоо бит бусаарч гэдэг юм уу те одоо үнэлэхэд нөлөөлдөг зүйл болчихжээ. Тэр утгаараа компани аливаа бизнест хөрөнгө оруулах ч гэдэг юм эсвэл аливаа бизнесийг худалдаж авах гэж байгаа тохиолдолд бол энэ одоо тэр энэ компани маань өөрөө ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээ тэр үйл ажиллагаа маань өөрөө нийт одоо энэ хүмүүсийн сайн сайханд хэр нөлөөлөх юм. Тийм ээ. Одоо жишээ нь агаарын бохирдлыг бууруулах чиглэгдсэн тийм green одоо тийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байх юм бол ямар хаанаас ч санхүүжилт дараа нь авахд боломжтой юм байна. Тэгэхээр би энэ компанийг илүү сонирхож гэдэг юм уу. Эсвэл хувь хүний өөрийнх нь юм байж болно шүү дээ. Би ийм юмд л дуртай, би тийм дан одоо ашиг харахгүй, би одоо энэ нийгэмд би тустай үйл ажиллагаанд таалагдж байгаа учраас би энэ бизнесийг авч ин гэдэг юм уу. Ийм хандлагууд бол одоо дэлхийн нийтээр бол түгээмэл болж эхэлж байна л да. Тэгэхээр компани үнэлгээг зөвхөн өнөөдөр хитэн төгрөг олж байгаа гэдгээс нь ерөөсөө үнэлгээ болоод эхэлсэн удаж байна. Тэгэхээр зэрэг манад бас энэ хандлага бол сүүлийн үед бас их ажиглагдаад эхэллээ. Тийм болохоор зэрэг энэ байдлаараа бас одоо анхаарч байгаа аж ахуйн нэгжүүд ах юм бол тэр нь бас нөгөө хуулийн дүн шинжилгээний явцдаа бас энийг нь тодтоод одоо хуульч нар маань өгвөл тухайн тэр компанийг үн цэнийг нь зөвөр тодорхойлоход нь ч юм уу зөвөр ойлгоход хин хэнийг худалдагч худалдаа авахч хоёрынхоо хүсэл зоригийг бас нэгдлийг ойртуулахад ч юм уу тустай юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг нөгөө хуульч бид нар юм бас нэг шинэхэн бас тий Монголд гэх юм бол ийм нэг хандлага ажиглагдж байгаа. Энийг л нэмжлээ да. Тэгээд ерөнхийдөө бас товч боловчиг ярих утсан юм ярьчихлаа гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. За Монголын хуульчдын холбооны иргэний хэрэгцээ хорооноос явуулдаг подкастын маань ээлж дугаар энэ түрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаараар DBNGTS хуульчин фирмийн гүйцэтгэх захирал Зол Жаргал оролцож компани буюу бизнесийг худалдан авах хэлцэлтэй холбоотой хуульчин зарим асуудлууд сэдвийн хүрээнд ярилцлаа. За энэ сэдвийн хүрээнд бид компаниг худалдан авах хэлцэл маань компанид хөрөнгө оруулах хэлцэлтэй ямар холбоотой ялгаатай байдаг, компаниг худалдан авахын өмнө хууль зүйн дүн шинжилгээ хийх болон компани худалдан авах гэрээ хэлцэлтэй анхаарах одоо зарим гэрээний зүйл зал зохицуулалтууд, за бусад төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл гэх мэт зохицуулалтуудын талаар бид ярилцлаа. Тэгээ сонссон хуульчид маань багч болон мэдээлэл авсан бахаа гэж найдаж байна. Тийм. Тэгээд дэлгэрэнгүй бас зарим нэг яригдаагүй энэ зүйлс байх юм бол эсвэл ярьсан зүйлээс бас нэмж тодруулж асууж ярилцахад бол бид нар чөлөөтэй. Энэ тохиолдолд манай www.dblaw.cgmn гэсэн манай вебсайтаар бид нартай холбогдож бас ажиллаж болно шүү. Баярлалаа.